газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Онцох тай. Мянган хон метр. Миний бор хуц готор. Тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр. 24 дугаар хэсэг. Нуруугүй хүний үлгэр. 9 дугаар бүлэг. Үргэлжлэл. Чи очиж үзэх түн химээсэнд сайн хувцас чимгээ зүүж 100 динар алтавч энэ газар ирвэл энэ муу хар арьс агшин зур намайг дарж аваад энд хорсоор 3 жил болов гэсэнд ах асуурав. Энэ айлд юм бэ юу гэсэнд энэ айлын хөрөнгө маш их чи авах бол автугай химэн автар савыг нээж үзүүлэхэд миний ахын толгой эргэж дэмийл гайхан зогсоход хөвгөн өгүүлрүү. Чи одоо очиж энийг алт мөнгө эд хөрөнгийг зөөх хүнийг олж ирэх түн гэсэнд гаднаас 10 хүнийг хүслэн ирвээс хаалгыг цэлийтэл нээж хүүхэн ч үгүй автар савчгүй болсныг үзээд хүүхний аргад сая унсныг мэдж үлдсэн багсааг эд мөнгийг хоггүй шүүрэн авч баярлан хонсонд өглөөгөр 20 цэргийн хүн тэр байшингийн хаалганы өмнө миний ахыг тосон барьж чамааг вали түшмэл дуудана гэсэнд өчнөө мөнгө өгч гэртээ харих төр чөлөө гуйваас огт хүлээхгүй баглан хүлж түшмлийн яамнаа хүрэхэд зам гудас миний ахыг таних нэгэн хүн тохиолдсонд түүний хормойг ноцож тэнхрүүл хэмээн гуйсанд тэр хүн албаны хуйг цэргээс учрыг асуулаа. Бид нарийн учрыг мэдэхгүй вали түшмлийн тушаалыг дагаж явна гэсэнд та нар энэ хүнийг тавьж вали түшмэлд олсонгүй гэж мэдүүлвэл ямар буй? Та нар 500 динар алт өгье гэсэнд хүлээсэнгүй. Миний ахыг өгсөн нохоо мэд чирсээр вали түшмлийн өмнө хүргэсэнд түшмэл асуурав. Чи энэ эд юмсыг хаанаас олов гэсэнд тэр эмгэн лүгэ анхан уулзнаас эхлэн хүүхний оргосон хүртэл нэгнээр тоочиж хэлж гойн өгүүллээ. Миний энэ олсон эдээс авахыг нь чи өөрийн дураар автугай. Над ганц тижээлийн төдийг нэг үлдээн үү? Гэсэнд вали түшмэл миний ахын хамаг эдийг хураан авч Султан хаан мэдүүзээ химэн миний ахыг чи энэ хотоос зайлахгүй бол би чамайг дүүжлэн ална гэсэнд миний ах айн имэн өөр хотноо очсугай химэн явтал замд олон хулгай тохиолдож нүцгэлэн жанчаад чихийг огтлоо. Би ахын сургийг олж хотонд нуун оруулж сөвлөн тийжэв. Миний 6 дугаар ах уруулаа огтлуулсан бүлгээ. Урд их ядуугийн туйл төрж амзуу харгаа ирэн явтал нэгэн сайхан орд харшийг үзээд хаалганы өмнө зогсох олон зардснаас энд хэн суун гэж асуувал энд Бармакид овогтны нэгэн хүн суун гэсэнд хаалгачаас юм говьл чамд ирэл хүсэл буй аваас манай эзний өмнө очдугай гэсэнд дотог шорж гайхамшигтай сайхан орд харш цэцэрлэгийн өмнө хүрээд хааш одохыг мэдэхгүй гайхан явтал нэгэн үзэгслэн бөгөөд сахалтай хүнийг үзэж түүний цуг очиход тэр хүн ахыг үзээд угтан ирж ослоо. Угтан ирж ослон золгосонд миний ах гачигдлаа тоочов. Тэр хүн миний ахын үгийг сонсож их л өрөвдөм дөр үзүүлж өөрийн өмссөн хувцсыг хах татан өгүүллээ. Би энэ хотод суух хатал чи энд үлсэх ажээ. Би үнийг яахан тэсвэрлэх билээ химэн элдвэр туслах мянган ихт төмөн үг хэлсэнд аяа ноён миний биеийг үлсэж хүлээн тэсвэрлэх аргагүй болов гэлээ. Гэрийн эзэн угаалгын газар хум хавчрах түн химээгээд миний ахад гарыг угаах түн гэвэл хумх огт үгүй тул ах их л гайхаж гэрийн эзнийг үзвээс хоосон газар гар угаах дүрм үзүүлэн ширээ засах түн химэн дуудаж миний ахыг хоосон газар суулгаж энэ тэр хоолыг идэх түн химэн зочлон хүндэлж хоосныг зан өгүүллээ. Энэ бовноос идэх түн их сайхан цагаан бов болоо гэсэнд миний ах энэ хүн хүнийг дарлахад дуртай аж химэн сэтгээд бов их идэх дүр үзүүлэн би хүн болсоор ийм сайхан бов идсэнгүй гэсэнд энэ бовыг 600 динараар худалдан авсан шивгчэн хийсэн билээ
гэд махтай борцог авчрах тун бас 100 дарсан тарган адууны мах авчир гэд миний ахыг хүндлэх дүрм үзүүлж зүйл бүрийн амттай 100 шидээг нэрлэн дуудаж ид гэж шахахад миний ах зоримгоор идэх дүр үзүүлж эхэл зажлна. Гэрийн эзэн бас дуудан өгүүлрүүн. Газрын гаваас подкаст. Хасарван чавгаар шахсан дахианы зулцгын мах авчрахтун гэж зүйл бүрийн хоол захиж амттныг шагшин магтахад миний ах өлөн шүлсээ хазаж өсөх нь улам бүр нэмэгдээд би цадав гэсэнд чингүүл үүнийг хурааж элдв амтад жемс авчрахтун химээ миний ахыг үүнийг түүнийг идэхтун химэн хоосныг чичин заахад ах дотроо ихэл хорсож идэх аргагүй болов гэд дотроо би үнийг хэрхэвч өнгөрүүлэхгүй эрх биш хариугаа авна химэн сэтгэлээ. Гэрийн эзэн зарцад дарс авчрах түн химэн тушаахад олон зардас дарс авчирсан байдал үзүүлж гарыг сарван өргөхөд гэрийн эзэн нэгэн хоосох хундаг барьж энэ дарснаас амссан чиний санаанд нийцэлвэл надад хэлэхтүн гэсэнд миний ах өгүүлжээ. Үүний үнээр сайхан боловч би 20 жил дарсан хуучин сайн дар суудаг билээ гэсэнд гэрийн эзэн хоосны зүг зан өгүүллээ. Тийм бол үүнээс амсах тун гэсэнд миний ах уусан байдал үзүүлсэнд гэрийн эзэн бас нэгэн хундаг барих аваас миний ах ууж согтсон дүрм үзүүлэн цугны цагааныг үзэгдтэл гарыг өргөн далайж гэрийн дотор хангантал алгадаж бас нэгэнд дэлцэнд гэрийн эзэн энэ муу юу болов химэн дуудсанд ах өгүүллээ. Аяа ноён минь чи дорд боолыг өршөө нээгүүлсэж гэр өргөөндөө оруулан хишиг хүртээж ууж идхийг шагнан хуучин сайн дар согттол уулгасанд боол би өөрийн үггүй согтож агсранав. Чи уудам сэтгэлтэй тул миний энэ удаагийн мунхагсныг өршөөн хилтрүүлнэ үү? Химээсэнд гэрийн эзэн ихэл инээж өгүүллээ. Би хүнийг элэглэж нөхөр ханыг шоглосоор ихэл удавч чиний адил хүлцэн тэсвэрлэж хариу авах сэргэлэн хүнийг нээгж үтсэнгүй. Надад чамайг муу санах зүйл үгүй. Үүнээс хойш миний хамт сууж хоол будаанаас эдэлцэн хагцалгүй ханилах нөхөр болохтун химэн анханд дурдсан олон зүйлсийн амттан эдээнээр авчруулж хуримлан найрлав. Тэндээс өдөр бүр хуримлан жаргасаар 20 жил болсны эцэст гэргийн нас нь нөхцөнд султан тэр гэрийн эзний хамаг хөрөнгийг хураан авч миний ахын олсон эдийг цүм булаан аваад хоосон болгов. Ам гарахыг бодож зүхтэн зайлтал замд нүүдэл аймгийн хүмүүс олзлон авч амийг золих мөнгө нэгсэнд миний ах уйлан өгүүлжээ. Аллах мэдтүгэ би бол хоосон хүн эдүгэ би таны олз болсон тул намайг хэрхвээс хэрэгтүгэ химээсэнд нүүдлийн хүн хилэгнэн уурлаж хутга шүүрэн давшилж миний ахын уруулыг огтлоод байн золих мөнгө нэхнэ. Тэр нүүдлийн хүнд нэгэн үзэгслэнд эм буй бүүлгэ. Ирийг гадагш гарах бүр миний ахад сэртэнтэн наалтахад ах огт хүлээхгүй бүлгэ. Нэгэн өдөр тэсгэлгүй автагдаж тэр эмийг өвдөг дээрээ суулган наатахад гинэд гэрийн эзэн ирж энэ муу миний эмийг бузарлана уу химэн зандран харааж хотго суглан миний ахын бэлгийг огтлоод биеийг нь тэмээнд ачиж ууланд аваачин оргисонд завшаана таних аянчин тохиолдон идэх уухыг өгч надад мэдээ хүргэлээ. Мэдээ хүргэн яаран одож ахыг хотод авчран тийчээсэн бүлгээ. Эдүүгээ би энд ирээд эзэнд ис айлтгаваас алдас болью хэмээн 6 ахын явдлыг нэгнэр хэлв гэсэнд халиф эзэн миний үгийг сонсоод инээн цөөн үгт чи үнэхээр чалчаа айварч хүн бус боловч энэ хотноос зайлж өөр хотод суухтун химэн хуйгт тушааж үлдэн хөөлгсөнд олон хот мууж эргэсээр нэгэн өдөр халифыг наснаас нөхчиж өөр халиф ширээнд суусныг олж сонсоод энэ хотод игж ирвээс миний ах нар хэдийн үгсэн ажээ. Чингтэл би энэ залуутаа уулзаж сайн хэрэг хийлцсэн билээ. Намайг үгүй бол энэ лав алагдах байжээ. Чингтэл энэ хүн намайг элдвэр гүтгэж чалчаа айварч гисэн нь цөм худал болохыг та бүхэн сонсхий. Энэ залуугийн төлөө би
Өдий төдий олон улсыг иргэн хисэж сая таны энэ газарт гүйцэж золгосон нь миний сэтгэлийн уучийг үзүүлнэ босуу гэсэнд бид энэ үсчний явдал болоод түүний олон дэмий чалчаа үгийг сонсож энэ залууг хориулсныг мэдээд байрж далд хорин үдээс хойш мөрөглийн ураа хүртэл найрлан цэнгэлдэж тарсанд миний эм царай бараалган өгүүллээ. Чамайг цэнгэлдэн жаргахад би гагцаар гэртээ сууж уйдна. Энэ өдрийн эцэст чи намайг гадагш гаргаж уйтгарыг сэргэн явахгүй бол би хэлхээг тасалж хагцуулсан шалтгаан чамаас гарна гэсэнд эм юугийн дагуулan гарч зугаацсан явтал буцах зам нэгэнт нуруугүй хүнийг үзэж гэртээ баяжсан бүлгээ. Миний эм түүний аманд загас чигснээс болж хахаж өгсөнд хөрийг энэ отжийн гэрт цэмхэн аваачиж орхисонд отож түүнийг тогоочийн даргын гэрт хайжээ. Тэр нь энэ эрхүүд энэ замд орхив. Миний өчигдөр үдсэн өнгөрүүлсэн сонин зүйл энэ бүлгээ. Үүнийг энэ нуруу мүтний явдлаас илүү сонин хэмээвэл үл болно уу гэсэнд Хятадын хаан үгийг сонсоод толгой сэгсрэн баярлаж гайхан өгүүлрэв. Энэ чалчаа үсчин залуу хоёрын хоорондоос гарсан явдал нуруугүй худалчийн явдлаас илүү сайхан аж химээгээд шадар нэгэн хүнд тушааж өгүүлрэв. Энэ үйлчний хамт очиж үсчнийг хорсон газраас гаргаж ирэхтэн би түүний үгийг сонсоод та нарыг суллан тавьсуга. Нуруугүй хүний хүүрийг би эндээс оршуулна гэсэнд үсчнийг хааны өмнө хүргэж ирэв. Үзвэл ер гарсан настай муу өвгөн ажээ. Нүүр хар сахал хөмсөг цагаан чих хулгар хамар урт бөгөөд цээж дүүрэн зөнөг мунхаг тул хаан түүнийг үзээд инээж өгүүлрэв. Аяа цөөн үүхтэй өөрийн олон түүхийн нэгийг өгүүлж өгнө үү гэсэнд өвгөн асуурав. Цагийг эзэлсэн хаан минь энэ эрхүүд еврей лал өгсөн нуруу мүт энэ дөрвийн түүх явдал юу вүлээ? Та бүгдийн энэ цугларсан учир юу вүлээ? Гэсэнд Хятадын хаан өгүүллээ. Чи энэ бүгдийг асууж юу хийн гэвэл үсчин өгүүллээ. Эд намайг чалчаан химэн гүтгэх тул хаан намайг тийм бус химээ мэдтүгэ гэж асуусан билээ. Миний нэр цөөн үгт гэсэнд хаан өгүүллээ. Энэ үсчинд эд бүгдийн явдлыг хэлж өгөхдөн гэсэнд үсчин тэдгээрийн явдлыг сонсож өгүүллээ. Аллах мэдтүгэ. Энэ үнэхээр гайхалтай жигтэй хэрэг ажээ. Надад энэ нуруу муутыг үзүүлэх түн химэн түүний толгойг өвөр дээр тавин үзээд гидрэг унтал инээж өгүүлрэв. Үхэл бүр сонин боловч энэ нуруу муутын үхлийг алтан үсгээр тэмдэглэлтэй юм. Химээсэнд хурсан бүхэн гайхаж хаан асуурав. Цөөн үгт чи юу хэлв гэсэнд үсчин. Энэ нуруу муут худалчийн гол нь арай тасраагүй байна гэд өврөөс нэгэн хайрцаг гаргаж түүний дотроос савтай тос авч нуруу муутын хүзүү толгой түрхэж хоёр төмөр дэгээг аманд чихээд нуруу муутын хоолой дотроос цус болон загасны мах яс гаргасанд нуруугүй хүн найтан босож нүрийг илбэн өгүүлрэв. Аллахаас өөр тэнгэргүй бөгөөд Мухаммед нь Аллахын элч мөн химэн залбирэн боссонд хурсан бүхэн их л гайхав. Хятадын хаан муужран унтал инээж өгсөн хүн дахин амьдрахыг та нар үзв үү химэн энэ сонин явдлыг алтан үсгээр бичүүлж хаан сандаа хадгалаад еврей эрхүүд тогоочийн дарга гуравт үн их хувцас шагнан өгч үйлчинд бас хувцас шагнан цалин бүнлүү тогтоож хааны үйлчин болгон нуруу муут лугаа эвлүүлв. Нуруу муутад бас хувцас шагнаж цалин бүнлүү тогтоон хааны эдээнээс эдэлцгийг хишиг хүртэв. Үсчнийг хаан лугаа хамт арх уулзах улсын үсчин болгож бүгдээр жаргалыг эвдэгч хурал чуулганыг цүүлстүүлэгч үхлийг ирэн эртэл найр наадмаар цэнгэлдэн жаргажээ. Нуруугүй хүний үлгэр төгсөв. Онцох тай. Мянган хон метр миний бор хуц годор тэр юу вэ? Тэр бол эрх тоолж ном унших. YouTube дээр Газрын гаваас подкастыг үзэж бас сонслоо. Дараагийн дугаарт дурлуулсан хоёрын үлгэр.